За би мөнхийн хаалбаагийн талаар жоохон ярьсан. Мөнхийн хаалбаа гэж нэг гэрлэл гэхдээ нэг онцгой гэрлэл. Мөнхийн хаалбаа зөвхөн өрийн зүүн дээр хийж чадна. Бид нар маш зөө захистай өрийн зүүн нэрийн бичгтээ байх хэрэгтэй. Тэгээд бид нар байтлан байхдаа нэг эмэгтэй нэг эрэгтэй өрийн зүүн дараа тэгээд мөнхийн хаалбаа хийх гэнэ. Яг гэрлэл шиг бие биендээ зэрэм амталдаг. Гэхдээ бас бурхантай гэрээнд дарна. Яг гэвэл маш нандин ариун гэрээ. Би нар бурхантай ингэж амталдаг. Би нар эхнэрээс нөхөртэй маш эргэлтэй байх болон бас бурханд үжсэн. Тэгээ бурхан бидэнд айлслалуудыг өгнө. Тэгээд хамгийн том айлслал юу вэ гэхээр би нар энэ амьдралын дараа нөхөр эсвэл эхнэрээс салахгүй. Би зүгээр хоёулаа өгсөний дараа дахиад хамт амьдрах болно. Дахиад хамгийн хайртай хүнтэй үргэлж мөнх амьдрах болно. Бас бурхантай амьдрах болно. Тэгээд энэ миний бодлоор маш дэлхийн хамгийн гоё айлслал. Яг гэвэл би гэр бүлээс сахилсан бол би маш их оногтой байсан. Тэгээд би 19 настай байхдаа гэр бүлтэй амьдарсан. Гэхдээ манай аав ээж гэрлэхдээ эрийн зүүнд гэрлэегүй, мөнхийн хаалбаа хийсгээгүй. Гэхдээ зүгээрээ бурхан бүх хүмүүст хайртай болохоор гэрлэлийн дараа хүмүүс Mormon шашиныг сонсоод барьсан утгын бос хэврээ эрийн зүүнд очоод мөнхийн хаалбаа хийх гэж чадна. Тэгээ манай гэр бүл Provo эрийн зүүн дээр очоод бүгдээ манай хоёр дүү бас манай аав ээж бид тав эрийн зүүнд ороод маш цагаан хаанууд бас гой гэрлүүд байсан. Бүсис маш сайхан байсан. Би их тайван мэдэрсэн. Тэгээд манай аав ээж бид гурав бас манай дүү хоёр хамтаа мөнхийн хаалбаагийн оронд орсон. Тэгээд мөнхийн хаалбаа хийлгсэн. Тэр үүний дараа үнэхээр үнэн гэгийг би мэдсэн. Яг гэвэл хамгийн жаргалтай мэдрэмж надад төрсөн. Би энэ мэдрэмжээс илүү баяртай мэдрэмж ерөөсөө амьдралдаа мэдрээгүй. Би үнэхээр бурханы хайрыг мэдэрсэн. Бас бид тав хамтаа үргэлж хамт байх болсон гэгийг мэдэрсэн. Тэгээд бүх хүмүүс энэ хамгийн гоё айлслал авах боломжтой гэгийг би мэднэ. Заримдаа энэ амьдрал хэцүү, бурханы талхлын дагуу амьдрахын хэцүү. Гэхдээ би нар энэ айлслал авч чадвал тийм хэцүүс хамаагүй. Яг гэхээр би нар үргэлж хамгийн хайртай хүмүүстэй байж чадна. Би
гэж байдаг. Манай гэр бүлээс нэг шөнө нас барах юм бол зүгээрээ би мэдээж маш ажралгүй байх болно. Гэхдээ би дахиад түнтэй уулзна гэдгийг би мэдэх болохоор би зүгээр байх болно. Тэгээд та нар бас ийм харилцаа авах боломжтой гэж би гэж байна. Энэ бүгдийг Иесус Христосийн нэрээр хуваалцлаа. Аамен.